За тийм. Сайн байцгаана уу? Тэргэлэн. Уянга байна. За хоёр энэ жил зөндөө олон сар завсарлын эцэст дахиад бичлэг хийх гэж сууж байна. Тэгээд өнөөдрийн ярилцах сэдэв маань болохоор ерөнхийдөө бид хэрэглийг өнөөдөр та бүхэн танилцуулъя гэж бодож байна. Энэ хүн юу хийдэг үү? Хаана амьдардаг үү? Тэгээд тэрглээ сонирхолтой асуултууд асууя гэж бодлоо. За тэгээд тэргэл маань болохоор Итали улсад архитектурын чиглэлээр бакалавра төгсөөд одоо Нидерландад Айндховны техникийн их сургуульд магистрантаар суралцж байгаа. За тэгээд тэрглийг бүгдээрээ ухаж төгсгөө. тэрглийг янзалцгаая. За тэгэхээр заачаар гатлаа. Энэ хэсгийг шууд оруулаад явах хэрэгтэй. Юу вайс болчих. Hey there. I've got a really great Чи тэгээд тэнгүүд одоо за намайг энэ подкастнда урьсанд баярлалаа гэлэхгүй. За тэгээд намайг энэ гоё подкастнда оролцуулж урьсанд баярлалаа. За өнөөдрийн хөтлөгчөөр би ажиллаж байна. За. Одоо би яг ингээд нэвтрүүлэгч шиг явна заяа. За тэгэнгүүт за өнөөдөр бүгдээрээ би дэлхийн архитектурын 2 нийслэлд суралцсан. Нэгэн онцгой зочинтой өнөөдөр уулзаж байна. За Италид бакалавра, Нидерландад магистра хийж байгаа архитектурын магистрант тэргэл. Баярлалаа. Гоё introduction хэллээ. За тэгэхээр эхний асуултаа ингэж асууя гэж бодож байна л да. Ер нь яагаад архитектурын мэргэжлийг сонгох болсон юм бэ та? Гэхдээ ер нь ахлах анги ер нь бол 12 жилийнхаа бүрэн дунд боловсролтой дандаа нэг тийм урлагийн хүн байсан. Ерөөсө спортоор явахгүй байсан. Тэгэл урлаг соёл ерөөсө юу луга урлагийн үслэгээрээ жүжигийнхаа гол дүр мөрт ороод тий. Тэгэл дуулдаг бол дуулаад тий бүжиглээл ангиасаа хамгийн шугам зурагтай сайн, зурагтай айгуу сайн. Тэг ингээд ямар ч сакс волейболын секцэнд явахгүй мөртлөө ингээд айгуу урлаг сонирхолтой байгаа айгуу мэдрээдсэн. Тэгээд ямар мэрэгжил тохирох вэ гэж бодоо явчихгоот манай өвөө ер нь хүүхдүүдэд хараад ямар хуу юм сонирхолтой байна, яах юм бэ, нөх юм бэ гэдгийг ингээд хараа мэдчихдэг. Одоо манай доотлын дүүд ингээд за чи надад технологиор яв, биологи, химээр яв гэж манай доотлын дүүд хэлцэн. Доотлын дүүд за чи ингээд сэтгэл зүйчээр яв, чи ингээд нэг юм хэлцдэг. Тэнгүүл манай дүүнээр за чи нэрээ өвөө хэлж ин тэгэхээр бас бодж үзье гэж бүгдээрээ бодж үздэг. Тэгэл надад болохоор за өвөө нь архитектор гэдэг мэргэжлэр аягүй сонирхолтой сурах чагаад. Гэхдээ физикийн юуны багш болоод физикийн PhD хийгээд явсан юм аа. Гэхдээ надаа ингээд насан туршид минь архитектор гэдэг мэргэжил аягүй гоё сонирхолтой байсан. Чи нэг судлаад үзээрэй гэж хэлчихсэн. Тэгэл судалж үзээл барилга дизайн их юм байна. Сонирхолтой минь би зурагтаа сайн байгааддаг. Яах вэ гэл. Тэгэл юу н өөр мэргэжил. Миний өөр нэг сонирхож исэн багасаа мөрөөдж исэн мэргэжил бол жүжигчин дээр дуучин байсан. Сөст амар байсан. Тэгээд сөст орж үзмэрсэн. Гэтэ надад нэг л тийм ямар ч тийм төсөөлөл байгаагүй. Тэгээд ер нь нэг л бүтэхгүй юм шиг санагдаад. Гэтэ өөртөө итгэсэн бол үнэхээр өөртөө итгэсэн бол магадгүй ээж аав юмнаас бүх юмнаас зөрүүл Свист арах байсан баг л та. Гэтэ тийм зориг бол надад байгаагүй. Тэгээд шүтэст ямар ч гэсэн нэг шүтэст юугаа өгчөөд явдуулаа. Хандчаад. Тэгээд Унгарын тэтгэлд аплайцсан байсан чинь Унгарын тэтгэлэгт тэнцээ. Тэгээд анх Унгар яваад тэгээд дараа нь солиод тэрийг шилжээд тэгээд Италийн политехник аудиторино гэж сургууль сурсан. Тэгэхээр ер нь хэрэглийн үед хамгийн одоо нөлөөс юм өвөө чиглүүлсэн байх нь шүү дээ. Ерөнхийдөө авьяасыг харсан за манай хөлт ер нь ийм хүн юм. Дуртай юм байна. Тэгэхээр ер нь ийм чиглэлээр бариад явуул зүгээр байх гэдэг тийм. Гэхдээ надад хэлчихсэн зайстаа үнэхээр хэцүү мэрэгжил юм. Битүүнд хэцүү мэрэгжил. За би чамайг юу л оруулчихвдаа гэд нэг жоохон хэлчихсэн. Гэхдээ тэгээд одоо л гоё явчихна. Тэгээд эхлээд Унгар яваад дараа нь Италид очиод яг ингээд сургуультаа ороод ингээд сурсан чинь чиний бодож ирснаас ямар байсан? Ингээд бодож ирснаас ер нь аль тэгээ шууд барилга
бол эхлэхгүй л дээ шууд маттай нөгөө нэг юуныхаа бакалавр ерөнхийдөө хичээл нөгөө нэг геометр үзэл нөгөө нэг юу тусгал юу тэр геометри хичээл үздэг тэгээд өөр лсэн. Тэгээд бас нөгөө нэг ерөөсөө англиар үзээгүй хичээлээ үзээгүй гэж очиод англиар үзсэн чинь бас жоохон хэцүү байсан. Гэж ихний хажуугаар ингээ яваад байгаа юм шиг. Тэгээд нэг хэдэн жилийн дараа л яг ингээд яг ойлгогдож орж ирд юм бэл. Би чинь болохоор шууд очиод англиар үзвэл IELTS л өгсөн юм чинь очиод англиар хичээлээ үзүүлсэдэ бүгдийг ойлгоод ална гэж бодчихсон чинь. Reality үнэн бодтой адил тийм байгааг. Ер нь бол эхний жилүүд бас хэцүү л байсан байна. Тийм өөр хэлээр угаасаа үзэх нь хэцүү мэл хичээлээ тийм. Тэгээд одоо Италид төгсчүүд тэгээд Нидерландад магистра хийж байгаа шүү дээ. Тэгэхээр Италич өөрөө юм амарлаг урлаглаг газар ингээл барилга байшин нь ингээл дандаа дээр үеийн одоо ингээд бүх юм ингээд дээр үеэсээ ингээд уламжлагдаад ирсэн. Тэгвэл Нидерланд, Итали хоёрын ерөнхийдөө ингээд чиний одоо архитектур хүний нүдээр харахаар ямар харагдаж байна. Хичээл дээр чинь мэдээж одоо аль альных нь онцлогийг бас үзэж байгаа хэрэг. Тэгэнгүүт тэр талаасаа чиний хувьд ялгаа нь юу байсан бэ? Итали болохоор ерөөсөө юу яадаг? Италийн архитектурын түүх гэж бүр жил аль үздэг. Тэгээд тэр Италийнхаа түүхийг л заагаад байна. За ийм байсан гэж аман шалгалт аваад бүгднийг цэжлүүлээл Италийн түүх гэж яриад архитектурын түүх гэж яриад байдаг. Тэгээд энд мастер болохоор тийм юм уу тийм түүх мөг байхгүй. Ямар ч Нидерландын архитектурын түүх гэж би ерөөс үзээгүй. Зүгээр л одоо яаж төлөвлөх вэ? Яаж дизайн хийх вэ? ч гэдэм үү юу бодох вэ ч гэдэм үү нэг юм илүү практик тал руугаа л үзсэн. Миний магадгүй бакалавр мастер хоёр арай өөр. Тэгэл тэгсэн ч энд орж ирсэн ч гэсэн баг Италийн архитектур өгдөг юм чинь. Энэ Нидерландд байсан ч гэсэн яа тэгэхээр тэр Италийн архитектур чинь бүр яг бейс үндсэн суурь нь айгүй дээр үесээ Итали хамгийн түрүүлээд айгүй гойхоо барилга бариад эхэлсэн. Тэгэхээр энд бол нэг тийм Нидерландын архитектурын түүх гэж үздэг. Тийм бас. Тэгээд ер нь бол наашаа ирээд мастер хийж байхдаа архитектор хүн бол угаасаа мастерт заавал сурах хэрэгтэй байна гэдгийг ойлгосон. Бакалавр бол жоохон тийм түүхий нэг бүтэн яг архитектор болоод барилга дизайн хийгээд явах чадвар яг бүрэн суралцах боломжгүй юм шиг санагдсан. Тийм. Ер нь аль гэхдээ нөгөө миний ойлгосноор бол бакалавр чи яаж хийж байгаа л одоо нөгөө сонгосон мэргэжил, заян мэргэжил чи ер нь нэг ийм юм байгаа шүү гэдгийг л ингээл одоо хүчээр ч юм уу юу гарч байгаа нэг ойлголтол нэг юм ингээд яваад байгаа юм шиг санагдчих. Тэгээд цаашаа магистр магадгүй доктор гингүүд нөгөө левел нь угаасаа ахиад яг нэг хүн юу хийж байгаа яаж байгаа нэг ойлгоод илүү явах тийм. Тэгээд тэрвлийн хувьд болохоор одоо Нидерландд суралцж байгаа сургууль нь Нидерландтай хоёрт ордог техникийн их сургууль байгаа. Тэгэхээр төрийн сурж исэн төрийн чинь их сургуулийн нэр нь Политехнико di Torino. Тэгэхээр төрийн политехникийн их сургуулиас одоо 85-ны техникийн сургууль хоёрын хооронд одоо сургалтын явцын арга барил ч юм уу тэр талаас чамд ялгаатай зүйл ажиглагдсан уу? Тэр нь юу байсан бэ? Нэгт бол багш нар нь англиар бүр юм гоё төгс ярьдаг. Тэгээд Италийн англи багш нар нь англиар ярихаар нэг жоохон аялахтай, нэг жоохон ойлгоход хэцүү байгаад байдаг. Өөрсдөө аялах. Италийн аялах жоохон хэцүү. Тэгээд яг ингэж багш нартайгаа ингээд тулж харцдаггүй байсан гэх юм уу? Ихэнх юм нь багаараа тэгэл багаараа ингээд явцдаг. Ерөөсөө тулж харцж байгаагүй. Тэгээд тулж харцах бас энд гоё юм бэлээ. Тэгээд Нидерланд хүмүүс аягүй гоё тийм юу гэдэг. Хатууч бай, үнж бай, фидбек гэж зөвлөгөө гэх юм уу юу гэх. Тэгээд одоо хүний гомдоох байсан ч гэсэн энэ чи юм байна чи энэ дээр юу ийм юм бодоо гэдэг ингээд ер нь бол яг үнэн зөвлөгөөнүүд өгдөг. Тэр бэлтууч зам байхгүй. Тийм, бэлтууч зам байхгүй. Энэ одоо ингэж шууд яаж гол тийм. Тэгээ бас яаж байгаа тэр чинь бакалаврын хөвгт чинь бас илүү эмзэг шүү дээ. Тийм юм болоо эсвэл мастер ихтэй за чи үнэхээр энэ мэдлэлээр явна гэсэн бол одоо энэ дээр анхаарах хэрэгтэй гэдэг юмнуудаа хэлдэг. Тэгээд тэр нь бол гоё санагдсан. Италид бакалавр хийж явах үе тэгээд одоо магистраар сурж явах үед тийм чамд амар хэцүү тийм шантармаар үе гарч ирсэн. Ялан дээр нь илүү нэг тийм хэцүү санагдчихсан байт. Тийм үе байсан уу? Байсан. Бүр амар архитектор хүн болгон сурж байхдаа яг юу их сургуультай бакалаврын мастер сурж байхдаа хүүхд болгон нэг тийм эргэлзмээр
бүр за болий би ямар мэргэжил сонгож байгаа гэдэг тийм үе байдаг. Амар хэцүү, маш хэцүү. Тэг ингээ айгу сурах юм ихтэй шантармаар тэг ингээд нэг юм хийх гэж ингээ айгу их цаг хугацаа зарцуулдаг. Тэгээд тэр хичээлийн шалгалтын өмнө ингээд айгу олон цаг нэг олон өдөр нойргүй явдаг. Тэгээд тэр маркетинг трейгээ ч юм ингээ айгу их нойргүй явдаг болохоор яг тэр цаг үеүүдэд ингээд бүр яа би яг юу сонгоцсон бэ гэж бодогддог гэд бүр бүх хүүхдүүд тэгдэг. Манай ангийн байна уу, дараа мастер юм байна уу. Гэхдээ бакалаврт надад хэцүү айгүй хэцүү санагдчихсан. Тэгээд бүр эргэлдчихсэн үе зөндөөсөн. Тэгэл за хий гэж давж гарсараад одоо мастерт миний хичээл надаа ерөөсөө хэцүү санагдахгүй. Би бүх курсоо даваа гарцсан надаа ингээд энд бүр нэг тийм амар хэцүү санагдаад байгаа юм байхгүй байгаа. Тэр хэцүү үе даваа гарсан юм уу? Тэгээд мэдгүй эсвэл Итали тийм хэцүү байгаад энтхэн арай гайгүй санагдаад байгаа юм уу? Хүүхдүүд бас яа л гэдэг надад болохгүй. Тэгэл ингээл даваал гарна штэ. Ингээл тэр хугацаа өнгөрөөл exam даваал тэгэл даваа гарна гэж амар бодогдоод тэгээд одоо graduation одоо төслөө хийн. Тэгээд тэрийг ч гэсэн тэгэл даваал гарна л гэдэгтэй бол итгэлтэй нэг тийм тэрэндээ зовж шаналгаа болсон. Мастер бол хамаагүй хөнгөн байгаа. Тэг бакалаврт чинь ганцаараа Итали сурдаг байсан. Ганцаараа амьдардаг байсан. Ер нь жоохон сэтгэл санаа аюу хэцүүсэн. Зүг. Тэгвэл эсэргээрээ бас одоо сая бол хэцүү зүйл нь юу байсан бэ гэдэг л шүү дээ. Тэнгүүд хамгийн гоё одоо мартагдахааргүй одоо тэр хичээлүүдтэй холбоотой ч юм уу магадгүй чиний ажлын төсөл ч юм уу те нэг хийсэн макет ч юм уу хамгийн тийм яста ямар гоё юм хийчвэ гэдэг юм чинь ямар төсөл дээр юун дээр ажилласан бэ? Тэр би угаасаа макет хийх айгу дуртай. Тэгэхээр ингээд нэг юм гоё бясалгал болоод байгаа юм шиг юу ч бодохгүй ингээд нөгөө нэг пазл хэлүүлдэг штэ хүмүүс тэр шиг ингээд яг хийх юмаа мэдж байгаа болохоор ингээд айгу гоё байдаг. Тэгэл миний макетууд л хүмүүст айгу магтагддаг л та. Тэгээд ер нь бол хамгийн гоё байгаа гэвэл одоо энэ стадион дээр ажиллаж байгаа юм уу? Би энэ дадлага хийж байгаа. Тэгээд тэр чинь ингээд за яг өмнө нь бакалавр мастертаа за ингээд нэг хийсвэр өөрийнхөө бодит хийсвэр дээр л багш нар биднийг шалгаж байгаа шүү дээ. Бидний төсөөлөл дээр тэгсэн чинь энэ л болохоор яг энд ингээд харж байгаа би нөө дадлага дээрээ энэ Нидерландын юу PSV-гийн хөгжлийн багийн шинжилэлт renovation дээр ажиллаж байгаа. Тэгээ энэ нь болохоор ингээд дээшээ өргөтгөл хийгдээд тэгээд гадуурын фасадын өөрчлөлт. Тэгээд надаас за фасадын яаж өөрчлөх вэ тэрийг асуугаад тэгээ би ингээд айгуу гоё олон боломжит төлбөрүүд хийгээд үзүүлж байгаа. Тэгээ ингээд яг айгуу нэг бахархмаар тэгээ бас яг ингээд нүдэнд яг ингээд манай энд харагддаг ажлын цонхноос харагддаг манай гэрээс ингээд баруун ойрхон харагддаг тийм төсөл дээр ажиллаж байгаа л одоо би архитектор болоод тэгээд яг миний хаарч хийгдэхгүй л ахал та. Тэгтээ болоод яг нэг жинхэнэ юм дээр ажиллаа. Тэгээд бас миний нэг за нэг зөвхөн багны нэг хэсгийг авч явлаа шүү дээ. Миний санаанаас тэр нь л гоё санагдчих. Одоо бол тэр стадион нь болохоор нөгөө Битүүр чи Айнтовн хотод амьдардаг. Айнтовн хотын одоо PSV гэдэг хөл бөмбөгийн багийн амар том гоё стадион байгаа. Тэгээд тэрийг бас тэрний ажилдаас ингээ оролцож ийн гэхээр аюу гоё бахархмаар санагдаж ийн л да. Магадгүй ингээ бит хоёр нэг зүгээр нэг хоёр хүн ингээ яриа суудсан чинь тэрлийг ингээ ухаад үзэнгүүт бас аюу бас нэг аюу том сургуульд сурдаг тийм хүн байгаа хгүй ингээ яриа. Тэгээ тэр талаас нь өнөөдөр тэрлийг бас танилцуулъя гэж бодлоо тий. Дараагийн дугаар дээр энэ миний шүтэн биш гэдэг агуу ээжийг талаар ярина. За тэгээд ерөнхийдөө сая тэрэглийн архитектураар сурж авах үйл явцын талаар ерөнхийдөө сонслоо. За тэгээд тэрэглээс одоо асуумаар байл да. Ер нь одоо ингээ магистра хийгээд төгсөөд тэгээд өмнөх дугаар дээр чинь нөгөө Монголдо ер нь очиж бас ажиллах хүсэлтэй өөрийнхөө чадварыг бас Монголдо ашигламаар байдаг гэж хэлжсэн шүү дээ. Тэгэхээр одоо Монголд одоо магадгүй чамаас жоохон архитектураар сурахаар сонирхож байгаа дүүнер дөнгөж суралцах байгаа мэргэжлээ сонгох байгаа тийм хүүхдүүдэд зориулаад чиний зүгээс одоо юу гэж хэлмээр байна? Би болохоор ингэж хэлмээр байдаг. Яг ихэнх хүүхдүүд Монгол хүүхдүүд ингээд юу яддаг вэ? Сансаад хахаар зураг зурх туртай.
зураг зурдаг. Тэгээд ингээд за зураачаар ингээд сайн ажил олохгүй болохоор сайн одоо нэг яг гоё үзэсгэлэнгээ гаргаад зураг зарахгүй л болвол ингээ хэцүү мэцүүгээ бодонгуудаа за зураг зурдаг юм чи архитектор болчихъя гэж эсвэл ээж аав нь архитектор хүмүүс айгу цалин өндөртэй байдаг гэсэн. Тэгээд нэг ингээл барилгын зураг гаргаад хэдийг авдаг гэсэн. Эсвэл өөрөө тэндээс нь ингээд байр авдаг гэсэн мэсэн ингээ нэг тиймэрхүү дам яриагаар ингээ хүмүүс амирх тийм сонирхтой юм шиг. Тэнгүүд чи яг энэ архитектор гэдэг чи яг ийм том барилга ингээ хүн дотор нь амьдрах тийм том зүйл бүтээж байгаа болохоор яг энэ шиг ер нь бол маш олон зүйл олон жил сурна. Маш нарийн бүх зүйлүүдийг сурна барилгын материал энэ хааны доторх материалууд ч юм бүх юмыг сурах учраас тийм зурагнаас бол жоохон өөр. Одоо бол ID концепц олохын тулд скетч хийн. Тэрнээс биш одоо зураг олох хэрэглэхтэй болсон. Дандаа програм дээр хийн. Тэгэхээр зөвхөн зураг зурах дуртай гээд яг архитекторыг сонгох нь л надаа яг буруу шүүл гэж хэлмээр санагдаад идэв. Тэгээд тэр чинь математиктай сайн байх хэрэгтэй, физиктэй бас мэдлэгтэй байх хэрэгтэй. Тэгээд өөрөө хамгийн гол нь яг ингээл бакалавра төгсөөл чи шууд концепц гаргаад барих тийм гоё санаанууд гаргахгүй бараг доорож 10 жил сурч ийж бараг ер нь л цаг хугацаа маш их шаарддаг. Дандаа л сурах юм байна. Тэгээд ингээд ер нь бол компьютер дээр суун, ажил дээр гараад тэгээд компьютер дээрээ л барилгаа хийгээл суун, барилгынхаа жижиг булангаас ахуулаад хийгээл суун. Тэгээд үнэхээр сайжруулах зөвхөн концепцаа гаргаад доорх хүмүүс нь тэр барилгыг нь хийдэг болно. Тэр нь бүр бараг чамаа хөшөрхөөр л чийдэг нэ. Тэгээ тийм болохоор бас хэцүү зүйлүүд маш дунд байгаа шүү. Тэгэл дуртай л бол тэрийг тэр үед даваалах гандаа гэж хэлбэр. За тэгээд тэгвэл одоо хамгийн сүүлийн асуултаа асууя. Тэгэхгүй бол одоо юу манаас урт олчих шиг боллоо. Тэгээд Монголд очиод чиний яг архитектур хүний нүдээр ингээд хиймээр байдаг, хийхийг хүсдэг тэр зүйл чинь юу вэ? Би гоё мөнгнөөс хамаарахгүй уран барилга барьмаар л гэдэг л та. Тэгтээ одоо бас энэс хэлж болох байх. Тэгтээ ямар ч байсан өөтөгөө хамтарч байгаад нэг юм Монгол концепц Монгол юу шингэсэн. Соёл шингэсэн, үндэсний соёл шингэсэн тийм барилгууд барих хүсэлтэй. Тэгээд тэр нь хамгийн гол нь энд яагаад сурж байгаагаа давуу тал болгоод үнэхээр тэр sustainable сэргээгдэх юм уу бүх тэр тэгээд нэг circularity ч одоо нэг бүх одоо энэ дэлхийд даяар болоод байгаа тэр юмнуудыг шингээж зөвхөн гадна харагдах байдлаасаа биш бүх юмд нь бодол санаа шингэсэн. Тэгээд ер нь бүх юм нэг тийм ер нь шинэ үеийн нэг инновацлог нэг тийм тэгтээ тийм нэг соёлын төв ч юм уу те нэг тийм барилга барихыг хүсдэг. За тэгээ өөдөө харуулах хүсдэг. Тэгвэл тэр мөрөөдөлтөө бас хүрээрээ Монголдо гоё юм хийж бүтээгээрэй гэж хүсье. За тэгээд бид хоёрын өнөөдрийн хэрэглийн талаар дугаар маань ийхүү өндөрлөж байна. Тэгээд дараагийн дугаараар уулзтлаа. Bye.